улсын хурлын тамгын газраас улсын хурлын хяналтын мэдээллийн нэгдсэн санг үүсгэн байгуулж бүрдүүлээд хууль тогтоомж хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байгаа байдлыг бол нэгдсэн дүн мэдээ гаргасан байгаа. Тамгын газраас үнэлгээний дүн мэдээ гаргахдаа Монгол улсад хүчин төвлөрүүлж байгаа 937 хуулиас за үнэлгээ хийх шаардлагатай гэдэг тодорхой харилцааг зохицуулсан байнгын үйлчлэг шинжтэй хуулиудыг бүлэглэн гаргаж 346 хуульд бол үнэлгээ хийх шаардлагатай байна гэж үзээ. За эдгээрээс бол засгийн газар за холбогдох яам агентлаг улсын хурлд ажиллаж шууд хариуцсан тайлгныг нийт 39 байгууллагаас мэдээллийн нэгдсэн системээр үнэлгээний тайлгнуудыг авсан. Нийт 346 хуулиас 42 хууль нь бол үнэлгээ хийх хугацаа болоогүй. За 304 хуульд бол үнэлгээ хийх шаардлагатай. Эдгээрээс бол 170 хууль буюу 55% нь үнэлгээ хийгдсэн. За 104 хууль буюу 34.2% нь үнэлгээ хийгдээгүй. 30 хууль буюу одоо 9.9% нь бол энэ жил үнэлгээ хийгдэж байна гэсэн юм дүн мэдээ гарсан байгаа. Гол анхаарах ёстой асуудал бол 104 хуульд үнэлгээ хийгдээгүй байна. Хугацаанд болсон боловч өөрөөр хэлбэл 34.2% нь бол үнэлгээ хийгээгүй байгаа. Тэгэхээр цаашдаа бол засгийн газар холбогдох яам агентлаг улсын хурлд ажиллаж хариуцсан тайлгнадаг байгууллагууд үнэлгээгээ бол одоо зайлшгүй хийж хууль тогтоомжийн хэрэгжилтэнд гарч байгаа эрх сөрөг талууд тийм ээ хуулийн биелэлтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээгээ бас тодорхойлоход ачаал бүтэлтэй учраас үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ хүрээнд бол улсын хурлын тамгын газраас мөн засгийн газрын хэрэг эрхлэх газар холбогдох байгууллагууд одоо үнэлгээ хийгдээгүй хуульдуудад одоо үнэлгээ хийх одоо албан бичиг төлөвлөгөө явуулахаар ажиллаж байна. Бид бүхэн бол улсын хурлын хяналтын тухай хууль заснаар улсын хурлын хяналтын мэдээллийн санг бол одоо төрийн байгууллагуудын албан агчтай одоо хоорондоо мэдээлэл солилцох эхний дэд системийг үүсгэсэн байгаа. За цаашдаа энэ үнэлгээний мэдээллийн сангаа бол мэдээлэлээ бол улсын хурлын гишүүдэд хүргүүлэх за олон нийтэд нээлттэй болох юм дэд модулыг бас үүсгэхээр ажиллаж байна. За ингээр бол одоо Монгол улсад үйлчилж байгаа энэ хууль тогтоомжуудын үнэлгээ хэрэгжилтийн байдлын цогц мэдээлэл бол олон нийтэд цогц байдлаар хүрэх юм ач холбогдолтой байгаа. Хууль тогтоомжийн хэрэгжилт бол одоо улсын хурлаас нээлттэй парламент зорилгын хүрээнд e-Mongolia системээр бол хуулийн хэрэгжилтийн санал хүсэлтийг бол иргэд олон нийтээс тухайбар авж байгаа. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хууль бүрээр одоо иргэдийн санал боломжгүй асуудлыг авах юм энэ нээлттэй цахим сайт маань бол бас иргэдийн санал хүсэлтийг авдаг юм функцтай болоод илүү өргөчгөөр ажиллаж байгаа.